2020 оны 9 сарын 14-ний өдөр Хятад улсын Сэчон мужид энэ өдрийн шөнө цахим ертөнцид Рамо гэх нэрээр танигдсан эмэгтэй аавынхаа гэрээс шууд дамжуулалт буюу лайв хийж байсан. Тэр үед TikTok-ийн хятад хувилбар болох Tow-шиг гэх аппликейшнийг ашиглаж байсан бөгөөд түүний шууд дамжуулалтыг 400 гаруй хүн үзэж байсан. Тус эмэгтэйн жинхэнэ нэрийг Амучо гэдэг ба тосхны ууланд хоол хийж дуудуулан өвс ургамалтун Хятадын хөдөөний жирийн нэгэн эмэгтэйн амьдралыг харуулсан видео нийтэлж олонд танигдсан байна. Тухайн үед Амучо 200 орчим мянган дагагчтай нөлөөлөгч байсан. Хөгжилтэй гэгээлэг ажилсаг хөдөөний охин Амучог хүмүүс ургалж дэмжин уран мөгдөг байсан. Энэ өдөрч гисэн өмнөх шигээ галтгоонд хоол хийж байхдаа төвд үндэсний дуугаа дуулан шууд дамжуулалтаа хийж байсан байна. Хэсэг хугацааны дараа Амучо шууд дамжуулалтыг үзэж байгаа хүмүүсийн сэтгэлдлийг уншиж тэдэнд хариулан тэдэнтэй харилцаж байсан. Яг тэр үед нь түүний аавынх нь гэрийн галтгоонд хэн нэгэн эрэгтэй орж ирсэн. Амучо тус эрэгтэйг хараад сүнс харсан мэт айн чангаар орилсон. Яг ямар хүн орж ирж байгааг лайв үзэж байгаа хүмүүс харах боломжгүй байсан. Мөн хэсэг хугацааны дараа шууд дамжуулалт хийж байсан утасны дэлгэцэнд харанхуулаад хүмүүст Амучо харагдах байсан. Энэ үеэр унтлагын өрөөндөө унтаж байсан Амучогийн аав охиныхоо орилох дууг сонсоод гот харин орноосоо босоод галтгоор гүйсэн. Галтгоондоо гүн ороход охин нь аль хэдийн маш ихээр түлхсэн байдалтай шалан дээр ухаангүй хэвтэж байсан. Аав нь яаралтай охиноо эмнэлэгт хүргэсэн. Ингэж явахдаа хоёр дахь охин болох тулмаа руу заалхан хурдан ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Амучогийн дүү тулмаач мөн эмнэлэг дээр очин аавтайгаа хамт ихчийнхээ биеийн байдлыг харсан. Амучог эмчилж байсан эмч нь түүний биеийн байдал нь маш муу байна. Гэхдээ авч болох бүх арга чаргыг хэрэглэн түүнийг аврахыг хичээх болохоор санаа зовлтгүй гэж хэлж байсан. Гэвч харамсалтай нь биеийнх нь 90% түлэгдсэн Амучогийн биеийн байдал сайжрахаар харагдаагүй гин. Ингээд илүү нарийн эмчилгээ хийлгэхийн тулд Сэчон мужийн ардын эмнэлэг рүү шилжүүлсэн. Яг тэр үеэр Амучог дэмждэг үзэгчд нь түүнийг түлэгдээд эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа гэдгийг мэдээгүй байсан. Амучогийн дүү тулмаа эгчийнхээ цахим хаягны нэвтрэх нэр нууц үгийг нь мэдэж байсан учраас хаягаар нь ороод Амучог дэмждэг үзэгчдэд болсон үйл явдлын талаар мэдэгдэж түүнийг эмчилэхэд туслаач хэмээн пост оруулсан байна. Тэгээд ердөө 24 цагийн дотор 1 сая юан цугларсан Амучо гэр бүл болон дэмжигчдийнхээ ачаар эмнэлэгт 16 хоног эмчилүүлсэн бөгөөд 2020 оны 9 сарын 30-нд шархаад илэлгүй сэрхэн амьдруулах тасагт амьсгал хураасан байна. 2020 оны 9 сарын 14 буюу хэрэг болсон өдөр яг тэр даруйд нь Хятадын цагдаа нар хэргийн газрын ойролцоогоос хэргийн гол сэжигтнийг олж баривчилсан. Мөрдөн байцаалтын дүнд түүнийг Амучогийн хуучин нөхөр Танруу гэх хэрэгтэй болохыг олж тогтоосон. Түүнийг Амучог шууд дамжуулалт хийж байхад гэрт нь дайрж ороод түн рүү бензин асгаж шатаасан гэх хэрэгээр буруутгасан. Цагдаа нар Танрууг байцааж эхэлсэн. Гэхдээ яг энэ үеэр цагдаа нарч гэсэн буруутай байж болшгүй гэх яриа гарсан. Яагаад гэвэл цагдаа нар энэхүү аимшигт үйл явдал болохоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэх яриа олон нийтийн дунд тархаж Хятадын ард иргэд маш ихээр урлан цагдаа нарт эсэргүүцлээ илэрхийлж байсан. Амучо олон нийтийн сүлжээнд Рамо гэх нэрээр танигдсан төвд эмэгтэй байсан. Тэрээр төвдүүдийн Ингаба гэж нэрлэдэг Хятадын Сэчон мужийн аслагдсан тосгонд төрсөн. Төвдөд ядуу гэр бүлд төрсэн Амучо гэрийнхээ ойр орчмын өндөрлөг газруудаас өвс ногоо тууж хүнд хэцүү амьдралыг туулж өнгөрүүлсэн. Хэцүү орчинд өсөж байсан ч эмэгтэй дүү болон аавтайгаа амар тайван аз жаргалтай хүүхэд насаа өнгөрүүлсэн байна. Амучо 18 нас хүрсэн жилээ ойролцоох тосгонд амьдардаг Танруу гэх эрэгтэйг мэддэг болж түүнтэй танилцсан. Танрууч үзэсгэлэнтэй хөөхөн Амучог хараад анхны харцаар дурлаж түүнтэй үерхэж эхэлсэн. Ингээд тэд 2009 онд хурмаа хийсэн. Амучо Танруутай хурмаа хийснийхээ дараа нөхрийнхөө нутаг руу нүүж хайртай хүнтэйгээ амьдралаа шинээр эхлүүлж 2 хүү төрүүлсэн. Амучогийн дүү тулмаа 2 дүүгээ харах гэж эгчдэрээ байнга очдог байсан. Тэгж очиж байх үедээ нэг өдөр эгчийнхээ царай болон биеийнх нь эн тэнд хөхөрсөн байгааг анзаарч хардаг. Тулмаа эгчээсээ ямар нэгэн зүйл болсон эсхийг нь асуухад эгчин түнд юуж болоогүй гэж хариулсан. Тэр өдрөөс хойш гисэн хэд хэд удаа хөхөрсөн эн тэндээ шархалсан зулгарсан байгааг нь бүр гарных нь тохоо хэсэг нь мултарсан байгааг нь хүртэл харж байсан. Тиймээс тулмаа ямар нэгэн зүйл болохгүй байгааг нь мэдсэн учраас эгчигээ хүчээр гэрээс нь авч яваад аавынхаа гэрт аваадсан. Амучо төрсөн гэртээ ирээд л
өөрийгөө нөхөртөө зодуулан хүчирхийлүүлж амьдарч байгаагаа гэрийнхэндээ хэлж цаашдаа тис чадахгүй болсноо ч хэлэн уйлж байсан гин. Эцэст нь 2020 оны 3 сард Амуучуу гэр бүлийнхээ тусламжтайгаар хүчирхийлэгч нөхөр Танруугээс салсан. Энэ салалтыг тэгтлээ хүсэж байсан ч хүүхдүүдээ нөхөртөөгөө орхиод өөрөө ганцаараа аавынхаа гэрт ирсэндээ өөрийгөө буруутган сэтгэл готролд орж байсан маань. Тэрээр өдөр бүр хүүхдүүдээ санан сэтгэл дотроо тэднээс байн гуйжлалтгүй өдөр хоногийг хэцүүхэн өнгөрөөж байсан. Гэтэл нэг өдөр Амуучуугийн хуучин нөхөр Танруу аавынх нь гэрт ирээд дахин хамт амьдарцгаая хэмээн сүрдүүлсэн. Танруу түүнд хэрвээ миний саналаас татгалзвал хүүхдүүдийг чинь бүгдийг нь алчхан шүү хэмээн сүрдүүлж хашгирч байсан маань. Амуучуу түүний энэ үгэнд нь цочирдон хүүхдүүдэд нь занал хийлсэн хэмээн цагдаа дуудлага өгсөн боловч цагдаа нар үл ойшон авч хэлэлцээгүй. Амуучуу хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө Танруутай дахин хурмаа хийж хамт амьдарч эхэлсэн. Дахин хурим хийснийхээ дараа ч гэсэн Танруу Амуучууд гар хүрч зодсоор л байсан. Гэхдээ Амуучуу өмнөх шигээ чимээгүй твцсэнгүй энэ удаад цагдаа дуудлага өгч цагдаа нараас хүүхдүүдээ болон өөрийгөө хамгаалахыг хүссэн. Гэвч энэ удаад ч гэсэн цагдаа нар Амуучууг Танруутай хурмаа хийж гэр бүл болсон болохоор гэр бүлийн хувийн асуудалд цагдаагийн зүгээс орох боломжгүй гэж мэдэгдсэн. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Танруугийн хүчирхийлэл улам аимшигтай болж Амуучуу өдөр бүрийг айц тунд өнгөрөөдөг болсон. Амуучуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүрэгтэй төрийн байгууллага болох Хятадын эмэгтэйчүүдийн холбооны орон нутгийн салбараас тусламж хүссэн. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн холбооны ажилтнууд Амуучууд танаас илүү хэцүү байдалд байгаа эмэгтэйчүүд зөндөө байна. Судалгаа хийж боловч гэр бүлийн асуудлаа өөрөө шийдэх хэрэгтэй гэж хариулсан байна. Ингээд ямар ч аргагүй болсон Амуучуу Танруугаас дахин салах хүсэлтэд өгч шүүхэн шийдвэр гартал нуугдахын тулд хамаатныхаа гэрт нууцаар амьдарч байсан. 2020 оны 6 сар эхнэр нь гэрээсээ явсныг мэдсэн Танруу уурлан Амуучууг хаана байгааг олохын тулд түүний дүү Тулмаагийн руу явсан. Тулмаагийн гэрт нь очоод эгч чинь хаана байна гэж асуухад мэдээж тэр түүнд хаана байгааг нь хэлээгүй. Үүнд нь Танруу уурлан Тулмаагийн зүүн нүд рүү зохиход Тулмаа ухаан алдан газар тунсан. Танрууд сахиуснасаа болж Тулмаа яс хугаралтай гэх онцтойгоор 2-7 хоног гарантай эмнэлэг твтэн эмчилүүлсэн байна. Тулмаа Танрууг тэр даруй цагдаад өгсөн ч цагдаа нар Танрууг баривчлаад богино хугацаанд байцааж байгаад л ямар ч шийтгэл үгүй суллаад явуулсан. 2020 оны 6 сарын 28-нд шүүхийн шийдвэр гарч Амуучуугийн Танруугаас салах өргөдлийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хосын гэрлэлтийн баталгааг салгасан. Гэхдээ 2 хүүг нь асран хамгаалах эрхийг Танрууд өгсөн байна. Үүний дараа Амуучуу Танруугаас цухтаж уулын гүнд ургамал түүж амьдарч байсан. Тэр үеэрээ төвд үндэсний хувцас өмсөөд дуудуулж хоол хийж байгаа бичлэгээ TikTok-ийн хятад хувилбар болох Тоо энэ дээр постлж эхэлсэн. Хүмүүс нүүрний будаггүй цэвэр хөдөөний амьдралаар амьдардаг Амуучуу буюу Рамуугийн хаягийг дагаж хэлцгэн түүний бичлэг маш олон лайк авдаг байсан. Ингэж тэрээр хормын зур 200 мянга гаруй дагагчтай болж чадсан. 2020 оны 9 сарын 12-ны өдөр Амуучуу өөрийн цахим хаяг дээрээ удахгүй аавынхаа байдаг төрсөн нутаг руу очино хэмээн ярьсан бичлэгээ байршуулсан. Хүмүүс түүнийг төрсөн нутагтаа очиж байгаад нь баяр хүргэж байсан ч энэ бичлэгийг үзэж байсан Танруу ганцаараа л түнд баяр хүргээгүй. Харин түүнийг занаж байсан байна. Тэр үед Танруу хятад TikTok болох Тоо энд нэгдэн өдөр бүр Амуучуугийн бичлэгийг үзэн түүнийг хүлээдэг байсан. Ингээд 2020 оны 9 сарын 14-ний шөнө төрсөн нутагтаа ирсэн Амуучуу галдаваанд шууд дамжуулалт хийж байсан бөгөөд 200 мянган дагагчдаас нь 400 гаруй хүн түүний шууд дамжуулалтыг үзэж байсан. Энэ үеэр Танруу гаднаас савтай бензин барьж ороод Амуучуу руу дайрсан бөгөөд энэ гинтийн дайралтаас болоод Амуучуу харамсалтайгаар амьсгал хураасан. Хэрэг гарсны дараахан цагдаа нар Танрууг баривчилсан, хүн амны хэрэгээр шалгаж эхэлсэн. Алдарт нөлөөлөгч Амуучуугийн үхэл Хятад улсын интернет хэрэглэгчдийн дургуутслыг хүргэсэн. Амуучууг нас барснаас 1 хоногийн дараа Хятадын дээд удирдагч Ши Жинпин нэгдсэн үндэсний байгууллагын эмэгтэйчүүдийн баг хуралд үг хэлэхдээ Амуучууд тохиолдсон үйл явдлын талаар мэдсэн бололтой. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь үндэсний үүрэг байх ёстой гэдгийг онцлон хэлж байсан байна. Энэ яриаг сонссон Хятадын интернет хэрэглэгчид #ашиглан Хятадын засгийн газарт гэр бүлийн хүчирхийлэлд илүү чанга шийтгэл оногдуулахыг уриалсан. Ганцхан өдрийн дотор уг хаштаг олон нийтийн сүлжээнд маш хурдан тархсан. Үүний дараа Хятадын ард ирэхэд Хятад улсын цагдаа нарыг хатуу шүмжилсэн. Уг хэрэгээс урьдчилан сэргийлэх боломжтой байхад
ямар ч арга хэмжээ аваагүй хэмээн бүх ард иргэд нь тэдний эсрэг зогсож байсан байна. Эцэст нь Хятадын хамгийн алдартай сошиал медиагийн нэг Weibo хүмүүсийн эсэргүүцлийг уур хилэнгийн дарахын тулд даруй тус хаштагийг блоклсон боловч энэ нь хүмүүсийн эсэргүүцлийг дарахад нөлөөлөөгүй. 2021 оны 10 сарын 14-нд Хятадын шүүхээс танрууд маш хурдан цаазын ял оноосон. Шүүхээс түүний үйлсэн гэмт хэрэг бол онц хэрцгий байсан бөгөөд нийгэмд маш ихээр сөрөг нөлөө үзүүлсэн. Тийм учраас хуулийн дагуу хатуу шийтгэл оноосон гэж мэдэгдсэн. Уг нь бол Хятадд 2016 оноос гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг тооцож эхэлсэн ч хөдөө тосгонд амьдардаг хүмүүс одоо болтол амууч шиг бие болон сэтгэлийн хүчирхийлэл донд амьдарсаар байдаг гин. Хэрвээ цагдаа нар амуучуугийн гомдлыг авч шилжсэн танрууг шалгаж арга хэмжээ авсан бол амуучуу хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амгалан тайван амьдарч байх байсан. Гэвч амуучуу холбогдох байгууллагуудын хайхрамжгүй байдлаас болж харамсалтайгаар хорвоог орхисон. Хүмүүс амуучууд тохиолдсон аимшигт үйл явдал дээр тулгуурлан дахин ийм хэрэг гарахаас сэргийлэн хуулийн өөрчлөлт гаргана гэдэгт найдаж байгаа талаараа мэдгдсэн байна.